Зэн манайхаа уулзалгүй удсан байна. За өнөөдөр болохоор би та нар хятадд үдэггүй ер нь интернет платформоор тараад байгаа нэгэн хэргийн талаар ярьж өгье. Энэ маань болохоор хонжи боёо мис хонгийн хэрэг байгаа. За энэ яасан бэ гэхлээр энэ хүн маань болохоор эмэгтэй хүн биш, эрэгтэй хүн гэсэн. Ерөнхийдөө болохоор эрэгтэй хүн байж эмэгтэй хүн болж хувираад тэгээд эрэгтэйчүүдийг одоо дээдэж харилцаанд орсон ийм хэрэг байгаа. Тэгээд түүнийг 2025 оны 7 сарын 7-ны өдөр Нанжин хотын цагдаа нар одоо садар самуун сурталчилсан түгээн дэлгэрүүлсэн хэрэгээр баривчилсан байгаа. За тэгэхээр мис хунгийн овгийг болохоор Зяо гэдэг овогтой 38 настай эрэгтэй. За гэхдээ тэрээр болохоор Нанжин хотод амьдардаггүй, өөр хотоос Нанжин хотод ирээд байр түрээсэлж байсан. За тэгээд энэ хугацаанд болохоор 1690 залуучуудаа харилцаанд орсон байгаа юм. За тэгээд нөхөр зүгээр ч нэг харилцаанд орохгүй яасан бэ? Харилцаанд орж байгаа бүх үйл явдлаа нууц камер суурлуулж байгаад бичээд түүнийгээ болохоор төлбөртэй интернет платформд байршуулж зардаг байсан байгаа байхгүй юу? Гэхдээ тэр платформ дох түүний нууц нэр нь болохоор Ахун гэдэг нэртэй. За тэгээд мис хүн маань болохоор маш олон эрэгтэйчүүдтэй уулзсан гэсэн үг. Харилцаанд орсон тэр нь болохоор ер нь бол залуучуудаас дунд иргэн насны бүх эрчүүд ойно. Nothing beats a Jet2 holiday. And right now, би эндээс ингээд нэг зүйлийг хараад ингээд гайхсан. Тэр нь юу юм бэ гэхээр эрэгтэй хүн хизээ царай зүс би харддаг юм байна гэдгийг. Яасан гэхээр түнтэй ингээд уулзах гад утсан зарим залуучууд нь бүр ингээд амар гоё биетэй бүр ингээд царайлаг ийм залуучууд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яа тэдэнд орморгүй амар заваа санагдсан. 红图搬来放在办公室，哎，大展宏图，员工都点头，有料。鸿运不能总是当头，因为当老，他说要玩就要玩得大，玩得大点。谁穿越大老甩坐得下，养下宠物得罪小。 За тэгээд мис хүн ирчүүдийг яаж өөртөө татаж дээддэг байсан бэ гэхээр тэрээр ерөөсөө ингээд харилцаж байгаа залуучуудаа би та нараас ингээ мөнгө төгрөг хүсгүй, янз бүрийн тийм гоё аксессуар үнэтэй чамин зүйлс ингээ хүсгүй. Та нар зүгээр л надтай ингээ уулзах гад ирэхтэй цахилгаан хэрэгсэл, за идэж уух зүйл ч юм уу ингээд зүгээр л надад ингээд бэлэгтэй ирэхэд болно. Зүгээр л ингээд ингийн simple бэлэгтэй ирэхэд болно. Тэрнээс ингээд амар үнэтэй тансаг зүйл би ингээ хүсгүй гэд ирчүүдийгээ ер нь бол ингэж өргөддөг байсан. Хоосон ирсэн залуучуудтай болохоор өөрөө лир ингэж арилгаж өгөөд ингээ угаагаад тэгээ цэвэрлээд ингээд өгдөг. За тэгээд түүнтэй ингээд уулзах гад ирсэн тэгээ харилцаанд орж байгаа залуучуудаас нь бүр ингээд зарим нь бүр 3 дахь удаага ирж байгаа эрэгтэй хүнч бас байгаа юм бэ нэлээ. Мөн одоо ингээд зарим нь ингээд уулзсангуудаа эрэгтэй гэдгийг ингээд анзаарсан юм уу эсвэл ингээд харилцаанд орох үедээ эрэгтэй гэдгийг ингээд мэдсэн ч юм уу тий. 你是女生吗？还是男生？我是女的。你不要这样。你要这样我就把你。什么？我是女的。 Яг тэр үедээ болохоор мис хүн яадаг байсан бэ гэхээр би чамд ингээ мөнгө өгье 300 яан өгье. Би надтай ингээ харилцаанд орчих гэд тэгдэг. Тэнгүүд эрэгтэй хүн за ирсэн л юм чинь ямар хамаа ах вэ? Ер нь л нөгөө юу л бол юу штий гэд хийгээл орчдөг байсан юм лээ. Тэгээд үүнээс үүдэлтэйгээр хятадын платформ одоо нэг мим гарч ирсэн. Тэр мим нь юу юм бэ гэхээр лайдо гэсэн юм өгтэй мим гарч ирсэн. Энэ болохоор ирчихсэн л юм чинь дээ. Нэг л ирчихсэн юм чинь дээ л гэсэн ер нь бол утгыг илэрхийлж байгаа байхгүй юу? Одоо та нарт нэг юм бичлэг үзүүлье. Энэ болохоор нэг залуутай ингээд буцаар ирж байгаа бичлэг нь байгаа. 你说呀，
我才刚吃过饭我就睡，我明天中午12点钟上班。那我能问你一个问题吗？就是关于你们男人的问题。你像我老公呢，他的硬体 бас нэг ийм бүжиг нь бас яваад байгаа нэг залуу гэлгээд одоо энэ харагдаж байна тий. Ингээ хан төхөлцөн тийг өөрөнгө урд ингээ бүзгэлж байгаа ийм бичлэг бас байгаа. Одоо ингээд түүний хохирогч болсон залуучууд тий хүмүүсийн дуухай царай зүсэн ингээд интернет платформд ил болчихсон учраас үүнийгээ дагаад гэр бүл салалт за тэгээл нөгөө ажил төрөл карьерт ингээд нөлөөлөх ийм асуудлууд бас маш их хэрэг гарч байгаа гэсэн. Яг гэх юм бол одоо тэрнтэй ингээд уулзж байгаа ирчүүд чинь зарим нь ингээд ихнэр хүүхдтэй хүмүүс ч байгаа, зарим нь ингээд карьер өндөртэй хүмүүс ч байгаа, зарим нь ингээд гадаадын хүмүүс байна тий. Тэгэхээр тэдгээрнт нь ингээд бүр ингээд маш их ийм нөлөөлөл үүсэж байгаа. Тэгээ үүнийгээ дагаад гэр бүл салалт бас ингээд бий болж байгаа. За тэгээд бас ингээд батлагдаагүй, нотлогдоогүй маш их цуурхлууд гарч ирж байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр 200-аад залуучуудын нь одоо иргэний бүртгэлийн ингээд тогтоожчихсан. За тэгээд 10-аад залуучууд ингээд халдвар авчихсан. Одоо бэлгийн замын халдвар авчихсан ч гэдэг юм уу. Иймэрхүү батлагдаагүй, нотлогдоогүй мэдээллүүд гарсан байсан. Тэгэнгүүт нөгөө нэг хятадын нэг сэтгүүлч энгийн иргэн болоод одоо нөгөө халдвар судлал гэдэг. Халдвар судлал руу ингээд заалгаад ярьсан чинь ер нь бол тухайн хүн маань тий мис хүн одоо ингээд ямар нэгэн бэлгийн замын өвчтөй байсныг бол бид нэр хэлэхгүй. Ягаад гэх юм бол энэ хуу хүний нууц хэрвээ чамд өөрт чинь ингээд халдвар авсан ч юм шиг эсвэл ингээд амар юм сэтгэлд чинь юм сэвтэй санагдах юм бол ирээд ингэ шинжилгээгөө өгч болно. Энэ бол нээлттэй. Одоо юм бэлгийн замын халдвар авсан хүмүүс бол мэддэггүй байгаа гэсэн. Тийм болохоор өөрөө ингээд сайн дураараа эрт шинжилгээ өгөөрэй гэсэн юм зүйл хэлсэн гэж нэг сэтгүүлч ингээд мэдээл оруулсан байна лээ. Тэгэхээр угаасаа 1600-аад эрэгтэй хүнтэй ингээ харилцаанд орж байгаа юм чинь мэдээж өвчин гарсан ч юм уу өвчин дамжсан байх магадaltaй гэж би хувьдаа бодож байгаа. За тэгээд бас үүнтэй холбоотойгоор мөнгө олох гэсэн хэсэг нөхдүүд бас гарч ирсэн. Түүний ингээд ирчүүдтэй юм харилцаанд орж байгаа бичлэгийг нь нэг хумбаваар 0.5 буюу 5 могийн хумбаваар ингээд зарнаа борлуулна гэсэн ийм бас ашиг хонжоо хайсан нөхдүүд бас гарч ирж байгаа. Тэгээд тэнгууд нөгөө нэг хумбаваа явуулангууд бичлэг нь бүтэн биш ингээ хагас дутуу энэ тэндээс ингээ тасцсан юм уу нэг юм хулхны одоо нөгөө хүн луурдах ийм зүйлс гарч байгаа учраас бас цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлэг явж байгаа мөн одоо энэ тархаад байгаа энэ хохирогч нарын царай гарсан энэ тархагдж байгаа бичлэгнүүдийг аль болох шеэрлэхгүй байхыг бас цагдаагийн газраас ингээ хүсэж байгаа. Яагаад гэх юм бол тухайн хүний хуу хүний одоо нууцд ингээд халтсан иймэрхүү зүйл гарч байгаа учраас цагдаагийн газраас ер нь бол ингээд цааш нь ингээд түгэнд дэлгэрүүлэх юм уу эсвэл ингээд одоо тухайн бичлэгийг ингээд дамжин борлуулах ийм тохиолдол гарах юм бол шууд ял бол оноо гэж ер нь бол цагдаагийн газраас ингээд сануулга гаргаад байгаа юм байна лээ. Интернет платформыг шуугуулад байгаа ерөнхийдөө нэг зүйл маань ийм байна. Тэгээд шинэ мэдээлэл гарах юм бол цаг алдалгүй та нартай хүргэнэ. Дараагийн бичлэг хүртэл баяртай.